Зохиолч Тринитигийн хоолой, найз, аимшигын дуужуудын дараагийн бүтээл Барменыг M-Book аппликейшн болон вебээр бүтэн хувилбараар хүлээн авч сонсоорой. Наймдугаар хэсэг. Надад талига чимээгээс минь өөр төрөл садан гэх хүн нэгэ хинч байхгүй. Эмээгээр л овоглно. Эмээтэйг л хоёулахнан амьдрна. Багвахтан эмээгээс өөрийнхөө аав ээжийн тухай асуусан ч эмээ минь тэр асуултанд хариулахгүй цааргалдаг байж үлээ. Тийм байдалтай явсаар намайг 13-наас хүрсэн тэр жил миний угсаа гарлын тухай хүссэн хүсээгүй ярьж өгсөн доо. Үнэн дээр бол намайг өсгсөн эмээ минь миний жинхэнэ цусан төрлийн эмээж биш байж таарав. Эмээ минь хийдэг ажилласаа болоод хинтээж гэр бүл зохиолгүй олон жил ганцаараа амьдарсаар яваад эцэст нь намайг өргөж авсан билээ. Яг өөрөө хүсэж хайж олж өргөж авсан гэвэлж бас худлаа болно. Нэг өдөр гараад иртэл гэрийнхэн нүдэнд өлгийтэй жаахан хүүхэд орхиод явчихсан байсан юм гэдэг. Мэдээж тэр өлгийтэй хүүхэд нь би. Эмээ минь намайг шууд л өөрийнхөө хувь тавилангийн бэлэг хэмээн хүлээж авсан гэсэн. Төрүүлсэн эцэг хийг минь ямар хүмүүс байсан тухай бодож үзээгүй. Тэднийг хайж эрэл суралж болоогүй юм гэсэн. Анх тэр тухай сонсоод өөрийгөө эцэг ихтэй гологдож жигшигдэж орхигдсон хүүхэд бичээ хэмээн бодож азгүй хувь тавилантай гомддог байсан ч тэгсгэд мартагдсан та. Учир нь надад эмээ минь байсан хэрэг. Миний эмээ бол зүгээр ч нэг эмээ биш. Бусдаас өөр хүчрхэг нэгэн байлаа. Олон ч хүмүүст тусыг үзүүлж өвчин зовлонгоос нь салгаж алдсан эд зүйлсийн буцааж олж авахт нь тусалж байсан. Орой болж нар шингэхдээ зэрэгцээд л янз бүрийн хүмүүс хаалга тогшиж эмээг минь зорин ирдэг байлаа. Лавл миний мэдхээр тэгж ирсэн хүмүүсийн ихэнх нь л сэтгэл хангалуун буцдаг байсан. Эмээд минь баярлсан талархсан харам гуйл хилцэх байдаг байлаа. Гэхдээ бас эсрэгээр ягаад ч юм харааж зөвсөр явах хүмүүс ч мэрсэр байдаг л байсан. Ягаад эмээг минь тэгж харааж зөвгдөг байсныг мэдэхгүй. Бодвол эмээ минь тэдний хүссэн зүйлийг нь хийж өгч чадаагүй болоод л тэгдэг байсан биз. Хүмүүс эмээг минь үзмэрч, мэрэгэн хүн, үхлэг гэтлэгч, сүнсийн худалдагч гэх мэт янз бүрээр л нэрлдэг байсан ч эмээ тэдгэр үгсийн алийг нь ч тоодгүй байлаа да. Зүгээр л ажиллаа хийнэ. Хүн өөрт нь талархаж магтлаа гэд баярлаж хөөрөхгүй, өөрийг нь зөвхөж доромжллоо гэд гуниж гудрахгүй хийдэг юм аа л хийнэ. Аврал хайж өөрийг нь зориод ирсэн хүмүүсийг барагтай л бол буцааж байгаагүй. Өрөөндөн оруулж хаалган хаагаад элдв янзын зан үйл, засал дом хийдэг байсан юм. Тэр үедээ намайг хол байгаарай гэж анхааруулдаг байсан болохоор би чимээг өрөөндөн чухам ямар янзын зан үйл хийдэг байсныг нь нарийн сайн мэдэхгүй. Ямар ч л байсан их л олон хүнд тусыг бүтээж амьдралыг нь сайн сайхан болгосон юмдаг. Гэхдээ заримдан тийм үйлийг бүтээснийхэн хариуд өөр дээрээ янз бүрийн зовлон авчраад наачдаг байсан та. Хүмүүсийг eerч хоргоогоо дугаа зовлон өөр янзын дүрсэд хувилган түүнийг өөр дээрээ амаад үлдчих нь элбэг тохиолдно. Тэгэл зарим шин эмээ минь хар дарж зүүдэлж харанхуй өрөөнд дотор хий юмтай ярин нааш цааш холигддог байлаа. Заримдаа шүнжингөн элдв янзын хувцас сольж өмсөөдөл шалан дээгүр мөлхөх үеч гарна. Гашуудлын хар хувцас өмсөөд өөр хэн нэгний өмнөөс ойлох ажилч хүртэл хийн. Гэвч юу ч хийдэг байлаа гэсэн эцсийн эцэст яаж иж яваад л буцаад өөрийнхөө хэвэнд орно. Би нэг удаа эмээгээс та наад ажиллаа хийх болж болдгүй мүү гэж асуухад чи бид хоёрын хүслээр шийдэгдчихдэг зүйл биш ээ гэж хариулж билээ. Эмээг минь шүтэн дээдэлдэг цөөнгүй хүн байсансан. Тэдгээр хүмүүс надтай таарахаараа таны эмээ чинь игэл бас хүн шүү гэж хэлнэ. Харин надад тэр үгэнд нь хөөрж сайрахад баг явдал огтхонч байдаггүй байлаа. Харин чимээгэн бусдтай адил игэл нэгэн байсан ч болоосоо гэж хүсдэг байлаа та. Баг үеийн минь тэр он жилүүдэд багш нар бас үеийн хүүхдүүд маань бүгд л надаас цайгаан барих хандлагатай байв. Тоглож байгаа хүүхдүүд төр яваад очихоор
надтай үүрэг гүйцэтгэж байгаа аятаа хэдэн хуурай үг сольжгоод л холдохын төс болцгоодог байлаа. Магадгүй эмээгийн минь хийдэг ажлаас болоод тэгж надаас дөлцгөөдөг байсан байх. Бүдэгсэн хэрнэн тусламж хэрэгтэй болохоор эмээг минь зориод хөдлөрцгийдэг. Нэг удаа эмээ минь хажуугийн байранд амьдардаг байсан миний үеийн нэг хүүхдэд тусалсан юм. 10 орчим настай л байсан болов уу да. Би тэр хүүг таних ч тэр ч бас бусадтайгаа адил надтай нөхөрлөхийг хүсдэггүй байв. Тэр хүүхэд гадаад оглохоор их л орой өдөж ивэж гэртэн ордог нэгэн байлаа да. Гадаа гарлаа л бол гэрээ мартаж хаа хамаагүй тэнж ивэл ганц бахан хандаг тийм хүү байсан. Тэгээд л нэг гайтай орой аав ээжийнхээ нүдэнд өртөж дуудагдахгүй гэхтэн гэрээсээ холдож машин замын цаад дахь гаражуудын булан тохоогоор тэнж яваад хоолоогоо боомлж нас орсон хүний цогц солоод харчихсан гэсэн. Түүнээсээ болоод цочирдчихсан. Үгтэл шиг цонхийсэн амтан гэртэн орж ирээд үхсэн хүнийг л амар урт байдгийн бэ гэж хэлээд л ухаан алдчихсан гэж байгаа. Удалгүй ухаан орсон ч үг хэлж байгаагүй. Мэлэрч гөлөрсөн амтан болж говирч хаад дээрдэггүй юм байх. Тэгээд л хөрхий сандарч твдсэн гэрийнхэн нь үгтэл гараа цочирдчихсан хүүхдийн засаж авах гэж янз бүрийн аргаар оролдоод олигтой үр дүнд хүрээгүй. Эцдийн аргаан бараад манай эмээг зорж ирсэн тэр. Тэр нь ч зөв хэрэг болж эмээ мань тэр хүүг хуучин хэвэнд нь оруулсан та. Тэр хүүгийн аав ээж эмээд минь талархаад сүйд. Би тэр хүмүүсийг гарч явсны дараа эмээгээсээ та надад ийм хүмүүст яаж тусалдаг аргаан зааж өгч болох уу гэж асууж билээ. Тэгтэл эмээ минь хариуд нь дэмээ вэцтэй хүү минь. Хэгэл амьдрал шиг жаргал энэ хоровод байдгүй юм. Чадахгүй ойлгохгүй юмтайгаан зууралдвал гайг нь өөр дээр аваад үлдчихдэг юм шүү. Иймэрхүү арга заслын ажил чинь яг л цахилгаанчны ажил гэсэн үг. Тог цахилгаан гүйж байгаа орооцолдсон олон удснуудыг мэрэгжлийн биш хүн оролдож засах гэвэл өөрөө тогон цогволж гэмтэн. Бүр цаашлаад өгөх дээрэн тулна шүү дээ. Тийм л ажил. Аюултай зүйл. Буруудвал өөртөө болоод ойр дотны хүмүүс рүү ээж галдаа удаж мэднэ. Ямар тайж зүгээр л ном үзээд сурчих хэмжээний эрдэм биш. Ер нь эрдэм гэж нэрлэхэд ч бэрх. Эрдэм биш хараалж гэж нэрлэмээр үе тохиолддог юм шүү дээ. Гэж хэлсэн. Би эмээгийнхэн тэр хэлснийг маш анхааралтай сонссон ч гэлэн бууж өгөх гэж яараагүй. Тэгээд гэхдээ та надад өөрийнхөө хийдэг ичидээс аюулгүйг нь сонгоод жаахан ч гэсэн зааж өгч болно үсттэй гэж тулгсан юм. Намайг ингэж хэлэхэд эмээ минь өгөөрдсөн янзтай инээмсэглэн ширдсэнсэн. Тэгснэн за хөө минь. Чиний болоод бусад хүмүүсийн нүдэнд л тэгж ид шид болж харагдаж байгаагаас биш тийм юм байхгүй. Үнэнтэй бол хүмүүс дуучирч тохиолдсон гай барцад чинь зүгээр л ор мөргүй сарнад алга болчихдгүй юм. Үнэхээр тэгдэг бол ид шид гэж нэрлэж болох л байх. Таанч тийм биш. Эмээгийнх нь хийгээд байгаа энэ арга засал чинь энгийнээр тайлбарлавал зарим зүйлийн байрыг сольж угаал хэрэг төдий юм шүү дээ. Байрыг нь солих. Ердөө л энэ. Юу гэсэн үг юм? Жишээ нь саяын хүү цочрлоосон гарсан ч сарын дараа ч юм уу гар хөлөн гэмтэн. Үгүйтэн гэхэд амьдралд нь хэрэг болохуйц чухал хичээл дээрээ төвлөрч чадахгүй анхаарал алдаж ирээдүйд эзэмшиж болох байсан сайхан мэрэгжлээсээ зөрж явах ч юм уу. Тиймэрхүү байдал заавал тохиолдно гэсэн үг. Үүсэж бий болсон ямар нэгэн зүйл огт байгаагүй юм шиг сарнин замхрахгүй гэсэн үг. Зүгээр л хэлбэрийн өөрчилж өөр ямар нэгэн байдлаар заавал нөлөөгөн үзүүлдэг учиртай. Гарцаа байхгүй үхлийн өвчин тулсан хүн байлаа гэхэд арга засал хийгээд илүү хэдэн жил амьдарч болдог тохиолдлууд бий. Гэхдээ инглээ гэхэд дараа төрлийн амьдралын наснаас нь нааш нь тасалж авчирч байгаа л хэрэг. Энийг үеийн үрийн ойлголттой холбон тайлбарлаж болно л доо. Гэхдээ хүн минь чи одоохондоо жаахан байгаа болохоор эмээгийнхэн энэ ярианы нарийн ширээнийг ойлгох болоогүй. Тийм болохоор зүгээр л хижээлдэн шамтаад эмээгийнхэн үгэнд сайн ороод явж байхад болно ойлгов уу?
Эмээ нь буян хөрвөл хөөгээ насанд хүрэхэд нарай илүү зүйлийн тухай хэлж өгөх болно. Одоохондоо бол чи миний хийдэг ажлыг альва юмсын байрыг нь солих гээд ойлгочиход л хангалттай. Тийм ээ. Эмээгийн минь хэлж байсан тэр үгс яг өчигдөрхөн болсон юм шиг санаа нэмэн үзүүрт ойрхон бууж ирж байна. Эмээгийн минь хийдэг байсан тэр ажил хүмүүсийн нүдэнд арга засал ээж шид гэж харагддагч. Угтан бол альва зүйлийн байрыг солих. Тийм ээ. Эмээ минь надад нэг тийм л ойлголт өгч байсан санагдана. Хайрлаж биширдэг байсан эмээ минь намайг насанд хүрэхийг үзэж чадлагүй өөд болчихсон юм. Эмээгээ нас барсны 49 хоног дээр нь би иргэний үнэмлэх авч байлаа та. Эмээ минь нас барсан ч намайг бүрэн орхиогүй гэдгийг би мэдэрдэг. Бүр мэддэг байл. Үгүйсэхийн аргагүй хид хідэн нөхцөл байдал дээр эмээ минь надад тусалж байсан юм. Үгүй, эмээ биш, эмээгийн сүнс надад тусалсан гэвэл илүү зөв тодорхойлтуулах байх. Лав нэг тохиолдлыг би маш сайн санаж байна. Их сургууль төгсөх жилийн би ер хичээл хийгээгүй. Дэмий баахан сэлэг үзэж, найз нөхөдтэй болох гэсэндэн бүтэхгүй олон нөхдүүдийг дайлж. Гар цэнгэний газруудаар хэссээр яваад нэг л мэдхэд шалгалтын өмнө тулаад ирсэн дээ. Гэнтгэл ухаан орж номын хуудсууд эргүүлтэл үзэж судлах ёстой өчнөн олон сэдвүүд байлаа. Энэ бүхний ганц 2 өдрийн дотор уншаад толгойдоо хийнэ гэдэг ёстой үлгэр гэдэг нь илт ойлгомжтой зүйл байсан. Уг нь яаж ээж угаад шалгалтаа амжилттай өгөх нь тэр үед амин чухал хэрэг байлаа л та. Би бүр шантарч намаа хааж орхисон. Эцэст нь аргаан барахтан өрөөндөө ганцаараа сууж байгаад эмээгээс нь тусламж хүссэн юм. Үнэндээ бодиттой зүйл горилж хүлээгээгүй л дээ. Үтэгээд яахаа мэдэхгүй шаналж байгаад ширээгэн дэрлээд унтчихаж. Хэдий хэр хугацаа өнгөрснээг ч анзаарсангүй. Ямар тач нээлттэй цонхоор салхисвэлдэх шиг болгож сэрлээ. Өндийгөд гартал өмнө минь байсан ном дэлгэгдчихсэн байсан. Намын хуудсан дээр байгаа сэдвийн нэр намайг уншаад гааж гих хаята нүдэнд торж байлаа. Тэгэд би асар зузаан намын олон сэдвүүд дотроос ганцхан тэр сэдвийг л уншсан юм та. Тэр уншсан ганц сэдв манч шалгалтын дээр нь ирж би амжилттай дүн авсан. Үнэндээ бол би тэгэхэд гайхаагүй. Дэлгэтэй байсан намын хуудсан дээрх тэр сэдвэл харин шалгалтын дээр ирээгүй бол гайхах байсан. Би сэтгэлийнхээ мохорд энэ бүхнийг эмээ минь зохиолч Тринитигийн хоол, найз, аимшигын дуужуудын дараагийн бүтээл Барменийг M-Book аппликейшн болон вебээр бүтэн хувилбараар хүлээн авч сонсоорой.